Өнгөрсөн жил яг энэ 25 оны төсөв ярьж байхад аудит төсөвдөр дүгнэлт хийсэн. За ингэхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал төсөв нийцж байгаа талаар дүгнэлт хийсэн хэсэгтээ ерөнхийдөө агуулгын хувьд нийцж байна гэдэг дүгнэлт хийгээд яг наривчилсан дүгнэлт хийгээгүй. Яагаад наривчилсан дүгнэлт хийгээгүй юм бэ гэж асуухлаар үүнийг одоо дүгнэлт хийх үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Магнаас өрн дарга. Тэгэхээр гол асуудал юу вэ гэхээр бид нар ингээд төсөв гингүүд хоёр тишээ туушраад байгаа. Нэг талдаа бол ингээд эдийн засгийн хэлхийн хувьд бол төсөв юм байх ёстой гэдэг загвар гаргаж ирэнгүүт нөгөө талд нь хэмнэх ёстой гэдэг юм хоёр туушрлын дунд яваад за ингээд ерөнхийдөгч хориг тавиад хоригийн ард дээр хөрөнгө оруулалтын төсвийг 20% хасцсан. Ингээ хасчингууд ч нөгөө эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гээд нийгэмд нөгөө хүртээмжит байдлыг бий болгодог салбарууд маань бас ингээ хасагдчихж байгаа. Тэгэхээр энд хаана мэрэгэн ухаан гаргамаар юм гэхээр аудит төсөв дээр дүгнэлт гаргахтаа яг энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тэр 6 тулгуурд нийцж байгаа талаар маш нарийн дүгнэлт гаргах юм бол бид ямар төсвөө өргөдөхин, ямар төсвөө танахын гэдэг энэ одоо улс орны хувьд маш чухал зүйлийг бид нар хийх боломжтой болж байгаа. Тийм учраас та бол одоо олонхын дэмжлэг аваад өнөөдөр ингээд аудитор сонгогдлоо гэхэд энийг ажил хэрэг болгомоор байгаамаа. Одоо энэ шалгуур үзүүл тодорхойгүй байгаад байгаа зүйл дээр та санаачлаг гаргаад араас нь хөөцөлдөөд энэ төрийн ажил. Гэхдээ хувь хүний манлайлал, итгэл үнэмшил тэ шууд холбоотой юм аа. Тийм учраас Магнаас өрн дарга та энэ дээр бол онцгой анхаарад энэ жилийн намрын төсөв хэлцгээс өмнө энэ асуудлуудыг зохицуулалтын хувьд маш тодорхой болох ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс жишээлбэл тэр гаргана гэсэн журам байгаа. Тэгвэл яг эндээс энэ рүүгээ чиглэсэн ажил хийгээд 27 оны төсөв хэлцэхэд үүнийг аудитын байгууллага хяналт хийхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нарийн хянаж байгаа одоо нийцүүлж байгаа талаар нь та дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Нэг хоёрдугаар тэн дээр холбогдох их хурлын байнгын хорооноотойгоо хамтарч ажиллах нь зөвөө гэж үзэж байгаа. За эндээс үүдээд нэг л зүйлийг асууя. Улсын их хурл гэдэг бол онцгой бүрэн эрхтэй бөгөөд энэ бүрэн эрх нь ард түмэнд хадгалагдаж ард түмний төлөөлөл байдаг. Ямар ч аудитор хүн улс төрчдийн явцуу ашиг сонирхолд орж болохгүй, улс төрийн намуудын захиалгыг автаж болохгүй, чин шударгаар өргөсөн тангарахтай үнэнч энэ албыг залгуулах ёстой. Тийм учраас энэ дээр өнөөдөр та өөрийнхөө итгэл үнэмшлийг тодорхойлооч гэж. Яагаад гэвэл энэ бол улсын хурлын протоколд үлдэх ёстой. Магнаас өрн гэдэг хүн энэ албыг хийснээрээ ямар итгэл үнэмшилтэй, ямар зорилготой төрийн одоо үйл ажиллагааг дасалтгүйгээр залгамж холбоотойгоор урт хугацаанд яаж хийх вэ гэдэг итгэл үнэмшлээ та энэ микрофон дээр үлдээгч гэж. Тэгээд түрүүний захиж хэлэх зүйл бол тэр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал төсвийг нийцүүлэх дээр маш нарийн зохицуултууд хэрэгтэй байгаа. Энэ дээр та бас манлайлж хариуцлагатай ажиллаарай гэж хүсье. За энэ асуултанд хариулт авъя. За ажлын хэсгийн 9-р микрофон. Нэр дэвшигч Магнаас өрн хариулт өгье. За улсын их хурлын гишүүдийн өглөөний яам болон айлтгая. Их хурлын гишүүн Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt саяхан хэлсэн үндэсний аюулгүй байдлын одоо үзэл баримтлал нийцүүлж төсвийн дүгнэлт гаргахтай холбоотой асуудлаар шалгуур үзүүлэлтийн асуудлыг одоо та хөндөж ярьлаа. Энэ асуудлыг одоо хэрвээ би одоо томилогдсон тохиолдолд мэргэжлийн холбогдох хүмүүстэйгээ судалж эргээд улсын их хурлын холбогдох байнгаараа их хурлын гишүүн танд танилцуулаад шаардлагатай бол холбогдох одоо эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар 26 оны төсөв хэлцгээс өмнө шийдвэрлэх ийм бүрэн болцоо цаг хугацааны үед байна гэж би бол ингэж харж байна. Тийм учраас энэ тал дээр би одоо судлаа танд эргээд танилцуулъя. За хоёрдугаарт нь үндэсний аудитын газар гэдэг бол одоо улс орны төсөв хөрөнгө за гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд болоод бүхий л одоо санхүү төсвийн үр ашигтай захиран зарцуулалтыг одоо аривч хямгч байдлаар зарцуулж байгаа эсэх байдал болон хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд одоо хяналт тавьдаг ийм үндэсний аюулгүй байдлын бас нүдчих болсон ийм гол байгууллага гэж ингэж ойлгодог. Тэгэхээр энэ байгууллагад бол одоо хамгийн гол асуудал бол хараа тусаар ажиллах асуудал, байгууллага нь хараа тусаар одоо эрх зүйн орчинтой ажиллах ийм чухал одоо шалгуур тавигддаг.
Тийм учраас энэ байгууллагад одоо миний бие нэгэнт томилогдоод очих юм бол хараа тусаар одоо тангараг өргөдөг, мөн одоо ингэж хараа тусаар ажиллах ийм одоо үүрэгтэй болдог. Энэ үүргээ бол одоо нэр төртөө биелүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилж ингэж ажиллана гэж ингэж амлаж байна. Баярлалаа.